Сайн байцгаана уу? Чи Кремсог байна. Өнөөдрийн дугаараар 2024 онд Турк улсад болсон үерхэж байсан хоёр охиноо хэрцгий хүнүүсэн залуугийн хэргийн талаар та бүхэнд ярьж өгье. За тэр залуу хүүг Сэмих Жилих гэдэг. Сэмих 19 настай аав ээж эгчийн хамт амьдардаг. Ахлах сургуульд байхдаа Сэмих даруухан шашны үргээ биелүүлдэг. Намаз болон мөргөл үлддэг, бацаг барьдаг, шашиндаа үнэнч, уламжлалт үзэлтэй нийгэм байсан. Гэвч нөгөө талдаа гэртээ ганцаараа амьдрах юмхтэй компьютерийн өмнө олон цагаар сууж өнгөрөөдөг зан чанартай байсан юм байна. Гэвч энэ байдал нь нэг өөрчлөгдөж эхэлсэн. Ковид үеэс хойш тэр гэрээсээ гарахаа болоод өрөөндөө хаалгаа түгжээд хэнийг ч оруулдаггүй болчихсон байсан. Аав нь хүртэл гайхаж энэ хүүхэд мөргөл хийж залбирдаг байсан, баасан гараг бүр сүм явдаг байсан хүүхэд гинт яачих вэ, юу болчих вэ гэж бодож эхэлсэн. За Сэмих ахлах сургуультай ангийнхаа Икбал гэдэг охинтой үргэлж эхэлсэн. Сургуулаа төгссөний дараа салцгаасан ч тэд харилцаагаа таслаагүй холбоотой хэвээрээ байсан. Холбоотой байдагт нь Икбал охины ээж нь ихэд дургүй байдаг байсан ба. Сэмихийн ээж рүү байнга залгаад хүүгээ миний охиноос хол байлгаа, охиноос минь салахгүй байна. Охиноосоо салгамаар байна гэж хэлдэг байсан юм билээ. Ингээд Сэмих дээл мэтгэд маш их өөрчлөгдөж эхэлсэн. Өрөөгөө түгжээд ганцаараа амьдардаг хүн болчихсон байсан. Нэг өдөр аав нь өрөөнд нь ороход цохоо том онгойлгочихсон. Гадаа хүүтэн байхад гадаг ширтээ сууж исэн. Аав нь яагаад хүүтэн байхад цохоо нийсэн юм бэ? Чи юу харж байгаа юм гэхэд та миний харж байгааг харж чадахгүй гэхэд аав нь бүх юм буруугаар эхэлж байгааг анзаарч эхэлсэн. Сэмих Икбалтай уулзаж чадахгүй байгаагаас болоод нэг удаа хөл бөмбөгийн талбай дээр ганцаараа байхдаа өөрийнхөө зүрхэн туш газар руу хутгалсан. Тэгээд азар түргэн тусламж ирж амийг нь аварч чадсан юм бэлээ. Энэ байдал хурцдаж байгаа гэж гэрийнх нь үзээд Сэмихийг ойролцоогоор 15 хоног Чапа ангаах ухааны сэтгцийн тэнхимд хяналтанд байлгасан. Гэвч Сэмих хэмлэгт байх хугацаанд эмчнэртэй огт ярьдаггүй, гэрийнхэнтэйгээ хүртэл юу ч ярьдаггүй, ямар ч үйлдэл хийдэггүй зүгээр хэвтэл байдаг байсан юм билээ. Эмчнэр ихэндээ үүнийг өсвөр насны сэтгэл зүй гэж тайлбарсан ч хожим цагдаа нар Сэмихийг хүнд шизофрени өвчтөйг нь эмчнэр ойлгоогүй байсан байх гэж буруутгасан юм байлээ. Оншийг нь тодорхойлж чадаагүй бас түнц зориулсан зохистой амжилтгээ хийгээгүй болмаас энэ үеэр Сэмих уламл хурцтмал байдал руу орж эхэлсэн. За ингээд хэсэг хугацааны дараа Сэмих ингээ Икбалаас харилцаагаа таслаад уулзгаа болж эхэлсэн. Гэвч Сэмихийн ээж Икбалын ээж рүү залгаад танах эндээс нүүж холдоорой гэ манай хүү өвчтэй охид чинь хор өргөж магадгүй гэж ахид идуудаа харуулж исэн. Ингэж хэлэхэд нь Икбал охины гэр бүлийнхэн охиноо сургуулиас нь хүртэл гаргаад шинэ байр худалдаж аваад нүхтэй бэлтжижсэн. Хэсэг хугацаа өнгөрөөд Сэмих 2023 онд Айша Нур Халил гэдэг нэртэй 19 настай их сургуулийн 1-р курсын оюутантай үргэлж эхэлсэн. Айша Нур амралтын өдрүүдэд байнга ирж хондог болсон ба үүнийг нь харсан Сэмихийн ээж жохон ч гэсэн сэтгэлэн тайвшраад Икбалын ээж рүү залгаад одоо аюулгүй болсон байна гэж бодож байна. Бүх зүйлс тайван сайхан байгаа. Ингээд манай хүү шинэ айл зохинтой болсон. Бити санаа зовоо гэж хэлдэг. Ингээд үргэлж эхэлсний дараа 1 жил болсон. Сэмихийн өөрийнх нь өрөө нь одоо маш өөр болж эхэлсэн. Тухайн үед Сэмих Кукла гэдэг номонд амар дуртай байсан. Тэгээд Кукла гэдэг номонд нь цуврал олорчин 6 хүний хөнөөгөөд биеийн хэсгүүдийг нийлүүлэн нэг хүний биеийг бүтээхийг зорддог ба Сэмихийн зурсан зургууд нь яг тэр номны зургуудтай адилхан байсан. Аав нэг удаа өрөөнд нь ороход ширээн дээрх зургуудыг хараад энэ юу вэ гэсэн айсан байдалтай асуухад хүүн та ойлгохгүй гэж хэлсэн юм билээ. Ингээд хэсэг хугацааны дараа Сэмих Касабын дэлгүүр буюу махны дэлгүүрт ажилд орсон. Туркийн махны дэлгүүр нь олон төрлийн махыг янзалж зардаг газар хэлж байгаа. Сэмих ажлаа сайн сурч цаашлаад өөртөө хутганы иж бүртэл гэртээ авч тавьсан. Гэрийнхэндээ миний хутгнуудад хинч гар хөрж болохгүй шүү гэж дандаа хэлдэг байсан юм бэ. Үүнийг нь гэр бүлийнх нь ердийн нэг сануулга гэж үрдэг бодоогүй. Харин ч бүр айх айцсан дээзэгтэй хүрсэн юм бэлээ. Энэ байдлыг нь хараад тэсэлгүй ээж болон их чинь гэрээсээ яваад өгдөг. Тэгээд маргааш нь Сэмих аавынхаа өрөөнд орж ирээд кинет хутгаа гаргаж ирээд за залуу минь та өөрийгөө яаж хэрчүүлмээр байна гэж асуухад аав нь бүр маш их цочирдож айсан байдалтай юу ч хэлж чадаагүй өнгөрт юм бэлээ.
Энэ байдлаас нь харахад Сэмих аль хэдийн psychopath шинжтэй хүнд сэтгэл готролд орсон. Энэ нь эцсийн шатандаа хүрчихсэн байсан нь илтгэсэн юм билээ. За ингээд 2024 оны 10 сарын 4-нд өглөөний 10 цагийн үед Айшинер буюу Сэмихийн найз охин гэрт нэрдэг. Ер нь ям гараг бүр Айшинер тэдний дэрж гэрийнх нь ойролцоо байдаг талхны мухалгаас Поча буюу жижиг нарийн бов аваад гэрт нь уулздаг байсан. Гэхдээ Айшинерийн гэр бүлийнхэн энэ талаар огт мэддэггүй байсан. Бүр Сэмихтэй үрдэг гэдгийг ч мэддэггүй байсан юм билээ. Икбал гээд өмнө үрхэж байсан охин нь хүртэл Сэмих Айшинер хоёрыг үрхэж гисэн талаар сайн мэддэг байхад Айшинерийн гэр бүл юу ч мэдээгүй байсан хожим цагдаа нарын анхаарлыг хэд татдаг. За энэ өдөр яасан бэ гэхээр Айшинер өглөө 10 цаг өнгөрч хахад Сэмихийн гэрт ирж хамтдаа талхны мухалгаас жижиг нарийн бов авчаад гэртээ орцгоосон. Аав нь Айшинерийг гэрт нь ирдэг гэдгийг мэддэг байсан болохоор ихэд төгссөн ба санаа зовоод Сэмих рүү шууд залхахад Сэмих өөдөөс нь шууд гэртээ битгий ирээрээ Айшинер бит хоёр хамт байна. Битээ саад бол гэж хэлээд шууд тасалдаг. Үүнээс 5 минутын дараа аав нь охин гэрт ирчихжээ. Одоо яах вэ? Ямар нэгэн болох болов гэж улам их санаа зовсоор сүлдээ ихнэрлүүгээ залгаад Сэмихтэй уцаар харахыг хүсдэг. Тэгээд ээж нь Сэмих рүү видео кол хийгээд "Хүүмэн сайн уу? Айшинер гэртээ нү?" Айшинертэй ярих гэхэд Сэмих "Айшинер танаас хичээд байна. Тантай ярихыг хүсэхгүй байна" гэж хэлэхэд ээж нь зөрүүдлээд "Үгүй ээ, би Айшинерийг хармаар байна" гэд шаардсан. Яг үндэ Айшинертэй ярих гэсэндээ биш мэдээж амьд байгаа ямар нэгэн аюултай юм болсон үгүйгийг нь шалахыг хүссэндээ ингэж асуусан. Тэгээд энэ үед Сэмих уцаа хальт Айшинер руу харуулад байлуулдаг. Тэгээд ээж нь энийг харсан болохоор гайгүй юм байгаа мэнэ гэд бодоод тасалдаг. Энэ үед Сэмих Айшинерийг байнга уулздаг хэрэм рүү явцгаая гэхэд нь ягаад ч Айшинер тэр өдөр татгалздаг. Ер нь тэр хоёр байнга хэрэмдэр уулздаг байсан юм лээ. Тэр хэрэм нь айгүй их аюултай гэж хэлж болохоор тэнд орон гэргүй хүмүүс хулгайч нар мансууруулах бодис хэрэглэгчид гэдэл айгүй хүмүүс цугладаг тийм аюултай газар байдаг. Би ч гэсэн ингээд Стамбул хотод амьдардаг хата хичээлээсээ тараад харж ах замдаа ингээд хажуугаар өнгөрдөг гэсэн баггүй юу. Тэгээ тэр үед угаас нэг юм болох бүтгүй юм амих болдог газар гэж би боддог гэсэн. За ингээд Айшинер тэр өдөр хэрэм рүү явхаас татгалцсан болохоор Сэмих Айшинерийг гэртээ утгаар одоо өмчилж амийг нь хоруулсан юм байлээ. Үүний дараа хувцас солиод ингээ усанд ороод гадагш гараад ойролцох нарийн бовны газар ороод талхаванга тэнд ажиллаж исэн хүнээс "Би гоё харагдаж байна уу?" гэж асуухад нь талах чинь тухайд сонирхол юм ингээ таньдаг юм бахтаа гэж бодоод зүгээрээ чи гоё харагдаж байна гэж хэлэхэд нь талхаа аваад шууд гараад тавьчихдаг. Сэмих тэгээд талхны дэлгүүрээс гарчаад шууд 112 руу залгаад энд нэг хүн амны хэрэг гарсан гэд хаягаа хэлээд тасалдаг. Дараа нь такси бариад Фати болон Эюб гэдэг дүүрэг тариалагддаг. Нэг хэрэм рүү явдаг. Өдрийн 2 цагт хэрэмдэр ирээд Сэмих өмнөх хүрхдэг байсан охин буюу Икбалыг дууддаг. Икбал 15 минутын дараа автобуснаас буугаад гар утсаараа ярангаа ингээд хэрэм рүү алхаж очдог. Тухайн үед Икбал ямар ч айсан шинжгүй өөрөө хүссэндээ очиж байгаа юм шиг тийм дүр зурагтай хэрэм рүү гарч исэн. Тэгээд хэрэм дээрээс ингээд Сэмих гараараа даллаад энд байна гэж байгаа юм шиг дууддаг. Икбал хэрэм рүү орхаалгаар руу ороод дээр шатаар гарч Сэмихтэй уулздаг ба тэд ойролцоогоор 4-5 цагийн турш хэрэмний орой дээр хамт байсан. Икбалын утас гинэт дуурахад Сэмих уцыг нь аваад хартал ээж нэсэн. Сэмих шууд уцыг булааж аваад "Охин чи надтай хамт байна. Та бити санаа зов. Бид хэрэмдэр байна. Бити ирээрэй" гэж хэлээд Икбалын уцыг хэрэмнээс доошоо ингэ шидчихдэг. Доор нь байсан орон гэргүй хүн уцыг нь олоод авахад ээж нь уцаа таслаагүй байсан ба орон гэргүй хүн шууд "Дээрээс энэ уцыг шидчихлээ. Одоо миний гарт байна. Эдэрний капегийн хэрэмдэр байгаагаа" хэлэхэд ээж нь таслаад шууд гэрээсээ гараад хэрэмдэр ирдэг. Ээж нь яг ирэх мөчөд хамгийн аимшигтай нь Сэмих Икбалын толгойг гэ таслаад ээжийнх нь гэ хөл рүү нэгэ шидчихдэг. Мэдээж ээж хүний хувьд төсөөлхийн аргагүй хүнд цочролд орсон нь ойлгомжтой. Дараа нь Сэмих цамхагт уйсан олсны нэг үзүүрийг хүзүүндээ ингээд уйж агаад дээшээ гардаг. Икбалын ээж мэдээж ирж явах замдаа цагдаа дуудлага өгсөн байсан. Сэмих үсрэхээс өмнө ингээд цагдаа нар ирээд амжчихсан байдаг ба цагдаа нар харилцан ярилцаж чадаагүй. Эцэст нь Сэмих остойгоо өсрээд тэр чигээрээ ингээд газар унцдаг. Мэдээж төрийн тусламжийн яаралтай эмнэлэг рүү аваад хүргэж явж явах замдаа Сэмих ингээд өөд олчдөг.
Сэмихийн энэ хийсэн золгүй үйлдэлийг яг үндэ түүний зорилго нь байсан ба өлгөгцсөн байдлаар анхаарал татах, ус даяар нэрд гарах байсан гэж хожим нь цагдаа нар ярьж байсан. Учир нь өөрийн тийм харанхуй ертөнцтэй сошиал медиад нэгэн тийм бүлгэмтэй холбоотой байсан ба тэдэнтэй энэ талаараа байнга ярилцдаг байсан юм бэлээ. Тэгээд тэр өдөр яг юу хийхээ ч гэсэн аль эртнээс төлөвлөсөн байсан нь уяа бэлдсэн байснаас ойлгож болохоор тэгээ Сэмих өхөлд төвлөрсөн тийм явахтаа хин нэг авч явахыг хүсдэг нэг юм байсан ба энэ бодлыг нь өдөөсөн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь бол тэр Кукла гэдэг хайртай ном нь гэж аавд ярьдаг байсан юм билээ. Энэ номын гол дагуулга нь нэг цуврал хавдарчин болон мөрдөгч хоёрын сэтгэл зүйн тулааны тухай өгүүлдэг маш хүнд агуулгатай ном юм байна. Тэгээ Кукла номын төгсгөлд тухайн дүр нь тугийн шон дээр дүүжлэгдээд домог олж төгсдөг юм байна л да. Тэгээд үүнтэй адилхан өөрийгөө ижил байдлаар домог болохыг хүссэн байж болох юм. Цагдаа нар ярихдаа эхэндээ охиныг ийм аргаар үхцгээе гэж ятгсан байх магадaltaй. Тэгээд зөвшөөрөг болохоор шууд алсан байх. Ягаад гэвэл хэрмийн орой дээр 2 ос ингээд бэлтчихсэн байсан юм билээ. За хэргийн мөрдөлтийн явцад Икбалын утсыг нээгээд нууц үгийг нь тайлж үзэхэд маш сонир зүйлс олцсон. Икбал өөрийн биеийн янз бүрийн хэсгийг зүссэн зургийг аваад Сэмихт илгээдэг байсан тогтоогдсон. Мөн хүзүүнээсээ оос ороож агаад боомлж байгаа бичлэгээ хүртэл явуулж исэн юм бэлээ. Хамгийн анхаарал татсан нь Икбал нүцгэн биеийнхээ зургийг авч илгээдэг байсан ба харин Сэмих утсан дээрээ тэр зургийг ингээд зураад засвар хийгээд толгой болон гаруудыг ингээд талсан мэт дүрсэлж буцаан өөрлөө нэлгээж исэн. Тэгэд энэ тэд ямар төвшний сэтгэл зүйн байдалтайсныг эндээс харж болохоор байгаа байхгүй юу? Сэмих хутганы иж бүрдлийг авч хэрэм рүү дээш гарсан нь гудамжны камерын бичлэгт харагддаг. Икбал охин тэр өдөр ч гэсэн үххээ хүртэл мэдчихсэн байж магадгүй гэж цагдаа нар үзчихсэн. Учир нь очихоос өмнө Икбал Сэмих рүү намайг алхахтаа битгий хөтгөөрэй гэсэн мессеж бичсэн юм бэлээ. Амиа алдсан 2 охины хумсны засварт болон биед нь ямар нэгэн тэмцэлцэн гэсэн уул мөр илрээгүй ба Сэмихийн гарны хуруунуудын засварч мөн адил өөр хүний эдээс илрээгүй юм байна. Шүүхийн шийдвэрт энэ 3 хүнээс гадна дөрөвдөгч буруутай хүн байхгүй гэж үзээд хэргийг хаасан юм бэлээ. Гэтэ мэдээж 2 охины гэр бүлийнхэн Сэмихийн гэр бүлийг хүүхдээ анхаарч хандаагүйд нь маш их буруутгаж байсан ч ямар нэгэн ял аваагүй юм байна. Хэдий хэрэг хаагдсан ч Аашийн нүрийн гар утсыг бас нээж чадаагүй. Тэгээд магадгүй олон жилийн дараа ч юм уу дараа нь гээд нээж чадвал дахин хэргийг нээгээд хэрэг яач ч эргэж болохоор юм бэлээ. За ингээд 2024 онд олон нийтийг шүүгүүлсэн хүн болгоны ярианы сэдв байсан аимшигт хэргийн талаар та бүхэндээ ярьж өглөө. Хэрэгээ дуустал нь сонсон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Таалагдсан бол сэтгэлээ заавал бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.